Аалан гэдэг хүн ажилгүй, амьдралдаа бүтэлгүй нэгэн байв. Тэр бол амьдралдаа хамгийн хэцүү тоглоом тоглохыг л хүсдэг жинхэнэ хардкор геймер. Нэг өдөр тэр сэжигтэй нэгэн тоглоом дээр тамийн төвшин буюу Hell difficulty-г сонгон тоглохоор шийднэ. Бодит амьдрал түүнд уйтгартаа санагддаг. Харин тоглоом л бүх зүйл юм байлаа. Өдөржин өрөөндөө сууж тоглоом тоглож хэцүү биш байна гэж хараан зогтөг. Бүр өвс гэж юу байдгийг ч мэдэхгүй шахам нэгэн. Нэгэн өдөр Аалан энэ бүх тоглоом надад хэтэрхий амархан байна гэж бодоод интернетээс хамгийн хэцүү, хамгийн тэнцвэргүй, хүмүүсийг жинхэнэ цохролд оруулдаг тоглоом хайхаар шийдэв. Хайлт товчийг дараах мөчид түүний компьютерийн дэлгэц гинэт өөрчлөгдөж хизээч дүнсдэггүй тоглоомын сурталчилгаа гарч ирнэ. Үг сурталчилгаанд ийлд шидийн ертөнцид өрх үгс бичигдэж байлаа. Өөртөө хэд итгэлтэй Аалан намайг дийлэх тоглоом байхгүй гэж бодоод өмнө нь X найз бүсгүнж ингэж хийлж байсан шигэ туршаад үзэхээр шийднэ. Тоглоом эхлэхэд түнд хэцүүгийн төвшин сонгох боломж олгов. Easy, Normal, Extra гэсэн сонгортуудын дараа Hell difficulty гарч ирв. Энэ төвшин нь чи төвчишгүй их цохрол амсах болно, харамсахч завгүй болно гэсэн анхааруулгатай байлаа. Гэвч Аалан үүнийг тоосонгүй. Ийм үгийг олон удаа сонсож байсан гэж бодоод шууд сонгож бадалгаажуулав. Тоглоом түнд Hell горимт төвшин ахих юм турд энгийн горимоос зүүр дахин их туршлах шаардлагатайг сануулна. Дараа нь анги сонгох зэс гарч ирв. Илд чин, жад чин зэрэг нь хамгийн амархан ангилаас багтаж байв. Харин баатар, чөтгөрийн эзэн зэрэг ангиуд маш өндөр хэцүүтэй. Гэхдээ хамгийн хэцүү ангилалд Summoner буюу дуудлагч анги байлаа. Яг үүнийг Аалан хүсч байсан тул ямар ч эргэлзээгүйгээр сонгов. Энэ ангин түнд нийгмийн хамгийн доод зиндаав унах боол анги буюу энгийн дараачны гаралууч байв. Тоглоомодоогоор альфа тест чатанда явж байгаа талаар мэдэгдэхэд Аалан гайхсан ч өөрийгөө тоглоомын тестер боллоо гэж бодоод баяртайгаар нөхцөлийг зөвшөөрөв. Баталгаажуулах товчийг дарах мөчид түүний дэлгэцээс хурц гэрэл цацраж Аалан дэлхийгээс ор мөргүй алга болов. Дараагийн мөчид тэр харанхуй бүлэн шингэн дүнд ховж буй мэт мэдрэмж авна. Эхэндээ таймширж тухтай санагдаж удалгүй энэ байдал огтонч зөв биш гэдгийг ойлгов. Эргэн тойрон шахагдж амьсгалж хэцүү болж эхэлнэ. Тэр хин нэгнээс гаргаач гэж бодох агшинд өөр ертөнцийн нэгэн эмэгтэй түүнийг төрүүлж байв. Ингэж Аалсан их дэлхий дээр биш, илд шидийн ертөнцөд нярай бусан мэндэлжээ. Тэр өмнө нь илгэлж, шоолож явсан Isekai аниме ертөнцүүд бодит байсныг ухаарсан ч үүнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй байлаа. Тэр дуугарч чадалгүй уйлж байхад энэ ертөнцийн эцэг түүнийг тэрвэрж авна. Тэр мөчид тоглоомын систем түүнийг угтан авч хэрвээ бүх бэрхшээлийг давч чадвал энэ ертөнцийн жинхэнэ зарчмыг ойлгоно гэж мэдэгдэв. Нэг жил өнгөрөөд Аалан гадаад талаасаа жинхэнэ нярай болсон ч дотроо 35 настай ажилгүй геймер хിവэр байлаа. Тэр ярих чадваргүй ч өмнөх амьдралынхаа бүх дурсамжийг хадгалж үлдсэн нь асар их давуу тал байв. Тэр эцэг эх чинь боол ангийн тариачид болж нэрчгүй жижиг тосгонд амьдарч нутгийн нудамд датвар талж амьдардгийг мэдэж авна. Эцэг нь Роден гэдэг хөдөлмөрчин хүн байх, харин ихэн залууч нь ээлдэг эмэгтэй байлаа. Нэг өрөө Аалсан ганцаараа үлдэхдээ өөрийгөө статусаа шалгахаар оролцсон ч юу ч болсонгүй. Олон удаа оролцсон ч Summoner ангиа хэрхэн ашиглахаа ойлгонгүй. Харин нэг удаа бараг найдвараа алсан зүгтээ дахин уралдахад түүний өмнө гинэт нэгэн ном гарч ирнэ. Айсанда чангалуур уйлснаар эцэг эх чинь урын дунд орох нишахад тэр даруй номоо алгавуулгаж унтаж байгаа дүр эзвэлнэ. Эцэг эх чинь гарсны дараа тэр номоо дахин гаргаж үзэхэд энэ бол түүний статусын гримуар болохныг илэрлээ. Тэр левел 1 Summoner байх, Summon буюу дуудлаг ур шадвартай байлаа. Одоогоор зөвхөн ээлж зэргийн шавж амитын бүтээж болох боломжтой байлаа. Гинэт номын нэг хуудас гэрэлтэж энэ ертөнцийг бүтээгч бурхан Элмиасаас захиа гарч ирнэ. Тэр Summoner анги туршилтын шатанда байсан тул гримуар хоцсорсонд уучлэл хүслээ.
Алфа нь эхлээд шууд самман хийх гэж оролдсон ч бүтэлгүй болов. Харин эхлээд create үр шадвараар амтан бүтээж нээж дараа нь самман хийх ёстойг ойгов. Шавж бүтээчих байтал их нь ойрдож ирэхэд унтаж байгаа дүр үзүүл нь хойшлуулна. Маргааш нь самман хийхэд зинхэр гэрлүүд нийлж авар том цар цай гарч ирэв. Гэвч захирах гэсэн ч энэ бол ердөө тэнэг шавж байлаа. Гэвсэн ч түүнийг самман хийсэн даруй өөрийн стат нэмэгдсэнийг харж баярлан уриалалт их нь урж ирээд айсандаа царцааг гიშгэж алчлаа. Ингэж туршаад Аллан янз бүрийн шавж самман хийж нэг зүрийн 10 самман бариж болохдыг мөн тэдгээрийн өгдөг статусууд хоорондоо давхарлагддгийг олж мэдэв. Ингэснээр тэр насныхаа хүүхдүүдээс хамгийн хүчтэй болсон байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр тэр левел ахиж G зэргийн самман бүтээж хоорондоо нэгтгэх боломжтой болов. Гэгсэн ч бодит тулаанд ирэхэд одоохондоо хангалтгүй гэдгээ ойлгож байв. Харин өдөржин түүнтэй тогсохоор ирдэг Карина гэдэг ягуун хүстэй охин модон нэлдээр байлдаж Алланыг баянг ялна. Аллан дотроо энэ охин бол аюул өрөө гэж бодно. Аллан 3 жилийн дараа эцэг ихтэй туслах гэж хэлсэн ч тэд түүнийг хүүхэд насаа эдлээч гэж гуйна. Тэр эцэг ихийнхаа санааг ойлгож нууцын өөрийгөө хамгаалах чадвараа хөгжүүлж байгааг хэлнэ. Энэ нь эцэг нь ихэд бахархав. Удалгүй дүүн төрж Маш гэдэг нэр өгнө. Аллан өмнөх амьдралдаа бүтэлгүй хүн байсан ч энэ амьдралдаа тоглоомыг эцэрлэн хүртэж дуусгаж гэр бүлээ буулын амьдралаас гаргана гэж дотроо тангаргална. Хэдэн жилийн дараа тэр эцэгтэйгээ хамт тосгон руу явж 5 настай хүүхдүүдийн авьяас тодорхойлох суслын талаар сонсно. Хэрвээ хэн нэгэн онцгой авьяастай бол нийгмийн зиндаанаас дээш гарч чадна гэдгийг ойлгож байв. Ингээд энэхүү анимены part 1 дуусаж байгаа тул лайк болон subscribe дарснараа part 2 гарах болно.